Сайн байцгаана уу? Би өнөөдрийн хичээлээр та бүхэндээ зориулж удаан заалгүй хоошин тавьсан нэгэн сэдвээ эхлэхээр бэлтгэлээ. Энэ бол герман хэлний цаг юм. Герман хэлний цагийг ганц тоон дээр das Tempus гэдэг, олон тоонд die Tempora болно. Өнгөрсөн цагийг германаар die Vergangenheit, одоо цагийг die Gegenwart, ирээдүйд цагийг die Zukunft гэдэг. Герман хэлэнд нэг төрлийн одоо цаг, хоёр төрлийн ирээдүйд цаг, гурван төрлийн өнгөрсөн цаг байдаг. Одоо цагийг das Perfekt, ирээдүйд цагийг Futur 1, Futur 2 гэж хоёр ангилна. Харин өнгөрсөн цагийг das Perfekt, das Präteritum, das Plusquamperfekt гэж гурван ангилдаг. За энэ герман хэлний бүх 6 цаг байна. Өнгөрөн төгссөн цаг буюу Plusquamperfekt, ердийн өнгөрсөн цаг буюу Präteritum, төгс өнгөрсөн цаг буюу das Perfekt, одоо цаг das Präsens, ирээдүйд өнгөрсөн цаг Futur 2, ердийн ирээдүйд цаг Futur 1. За би энэ шугамн дээр эдгээр бүх цагнуудын дарааллыг харуулахыг оролдлоо. Хамгийн эхлээд Plusquamperfekt буюу өнгөрөн төгссөн цаг, түүний дараа Perfect буюу төгс өнгөрсөн цаг, түүний дараа Präteritum буюу ердийн өнгөрсөн цаг, үүний дараа Präsens одоо цаг, тэгээд Futur ердийн ирээдүйд цаг Futur 1, тэгээд Futur 2 буюу ирээдүйд өнгөрсөн цаг орно. За ингээд эдгээр цагнуудын ялгааг илүү та бүхэнд ойлгуулах үүднээс энэ жишээ хөлбөрүүдийг авлаа. Plusquamperfekt буюу өнгөрөн төгссөн цаг дээр Ich hatte gefragt, би асууж байсан гэдэг өгүүлбэр байна. Энэ өгүүлбэр Präteritum буюу ердийн өнгөрсөн цаг дээр Ich fragte, би асуусан, эсвэл би асуулаа гэдэг утгыг илэрхийлнэ. Харин энэ өгүүлбэр төгс өнгөрсөн цаг болох Perfect дээр бичигдэхдээ Ich habe gefragt, би асуучихсан гэж бичигдэнэ. Одоо цаг дээр Ich frage, би асууж байна. Энэ өгүүлбэр ирээдүйн нэгдүгээр цаг дээр Ich werde fragen, би асууна, эсвэл би асуух болно. Харин ирээдүйд төгсчихсэн байх Futur 2 цаг дээр Ich werde gefragt haben, би асуучихсан байх болно. Дараагийн жишээ hatte es vergessen, тэр үүнийг мартсан байсан гэдэг өгүүлбэр Plusquamperfekt цаг дээр байна. Энэ өгүүлбэр Präteritumд орлоорой. Vergaß es, тэр үүнийг мартсан, тэр үүнийг мартжээ, тэр үүнийг мартав, эсвэл мартлаа. Perfect буюу төгс өнгөрсөн цаг дээр hatte es vergessen, тэр үүнийг мартчихсан, тэр үүнийг мартчихж, тэр үүнийг мартчихжээ. Präsens буюу одоо цаг дээр vergisst es, тэр мартаж байна, тэр үүнийг мартаж байна. Futur 1 буюу ердийн ирээдүйд цаг дээр энэ өгүүлбэр wird es vergessen, тэр үүнийг мартах болно. Futur 2 буюу ирээдүйд төгсчихсэн байх цаг дээр wird es vergessen haben, тэр үүнийг мартчихсан байх болно. За ингээ 3 дахь өгүүлбэр олон тоон дээр бичигдсэн байна. Wir waren nach Hause gegangen. Plusquamperfekt буюу өнгөрөн төгссөн цаг дээр бичигдсэн байна. Энэ нь бид гэрлүүгээ явсан байсан гэж орчуулагдаж байна. Präteritum буюу ердийн өнгөрсөн цаг дээр болохоор Wir gingen nach Hause. Бид гэрлүүгээ явлаа. Бид гэрлүүгээ явсан. Бид гэрлүүгээ яв. Харин Perfect буюу өнгөрсөн цаг дээр Wir sind nach Hause gegangen. Бид гэрлүүгээ явчихсан. Präsens буюу одоо цаг дээр Wir gehen nach Hause. Бид гэрлүүгээ явж байна. Futur 1 ердийн ирээдүйд цаг Wir werden nach Hause gehen. Бид гэрлүүгээ явах болно. Бид гэрлүүгээ явнаа.
За энэ өгүүлбэр Foto 2 дээр яаж бишигддэг вэ гэх юм бол wir werden nach Hause gegangen sein. Бид гэрлүүгээ явчихсан байх болно. За би энд герман хэлний 6 цагнуудаас 4 ширхгийн шараар 2-ын цэнхрээр тэмдэглэсэн байна. Яагад гэвэл энд 4 шар нь туслах үйлэг авч үүсдэг цагууд байна. Харин 2 нь буюу ердийн өнгөрсөн цаг болох Präteritum, одоо цаг болох Präsens нь ямарч туслах үйлэг авахгүйгээр дангаараа үүсдэг цагууд юм аа. За эдгээр туслах үгээр үүсдэг цагууд хэрхэн үүсдгийг би энд тайлбарлая. Өнгөрөн төгссөн цаг буюу Plusquamperfect нь hatten waren гэдэг туслах үйлэг аваад үндсэн үйлэг нь Partizip Perfect дээр бичигддэг. Partizip Perfect-ийн талаар хичээл орсон байгааг та бүхэн миний блог дээрээс орж үзээрэй. Дараагийн цаг болох төгс өнгөрсөн цаг буюу das Perfect нь үүсэхдээ haben sein гэдэг туслах үйлэг аваад үндсэн үйлэг нь Partizip Perfect дээр хувирж бичигдэнэ. Ирээдүйд өнгөрсөн цаг буюу Foto 2 нь үүсэхдээ werden гэдэг туслах үйлэг аваад үндсэн үйлэг нь Partizip Perfect дээр бичигдээд өгүүлбэрийн эцэст нь haben ноёо юм уу эсвэл sein орж үүсдэг. Ердийн гэрвдээ цаг нь үүсэхдээ werden гэдэг туслах үйлэг аваад үндсэн үйлэг нь үйлгийнхаа үндсэн хэлбэрээр буюу infinitive дээр бичигдэж үүснэ. За ингээд төгсгөл нь би нэгэн хөгжилтэй жишээ авъя. Das Präsens singt Halli hallo. Präsens Halli hallo гэж дуулж байна гинэ. Энэ дээр singen гэдэг үйлэг маань Präsens дээр одоо цаг дээр хувирч орсон байна. Тэгсэн чинь Präteritum. Wer sang das so? Өнгөрсөн цаг дээр орж байна. Präteritum хэн тэнд дуулав гэж асууж байна. Энэ дээр singen буюу дуулах гэдэг үйлэг маань sang гэж Präteritum дээр хувирч орж байна. Тэгсэн чинь perfect. Ein anderer hat den Lärm gemacht. Хэн нэгэн эсвэл өөр хэн нэгэн нь чимээ шугаан гаргалаа гэж ховлонгуй хэлж байна. Энэ дээр machen гэдэг үйлэг gemacht гэж Partizip Perfect дээр бичигдээд тэгээд haben гэдэг үйлүгийг туслах үйлүүгээр авч perfect цаг дээр бичигдэж байна. Одоо тэгсэн чинь Plusquamperfect хэлж байна гинэ. Das hatte ich mir gleich gedacht. Би бас тэгж бодсон юм аа гэж хэлж байна. Энэ дээр denken буюу бодох гэдэг үг Partizip Perfect дээр gedacht болоод тэгээд hatte гэдэг туслах үйлүг авч Plusquamperfect үүсэж байна. За ингээд анхаарал тавьж хичээл үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл болтол түр баяртай.